Hi guys, хар самруудад тавтай марил. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр нийгмийг талцуулдаг гоо сайхны мессеж хэлбэрийн талаарх 2 хэрэг бэлтлээ. За 14 болон 18 настай хүүхдүүдэд тохиолдсон хэрэг байгаа. Өнөөдрийнхөө нэвтрүүлгийг олон үгүүгээр шууд эхлүүлэе гэж бодож байна. 14 настай Никол, 18 настай Эмилин. оны 9 сарын 20-нд Карлос эцэг эх бүрийн айдаг тэрхүү утасны дуудлагыг хүлээн авсан. Түүний 14 настай охин Никол нь нас барсан гэсэн дуудлага байсан. Гэхдээ охины гинтийн өвглийн байдал эхнээсээ л бүрхэг түүний салсан эхнэр Жасмины ярьсан зүйл нь эргэлзээтэй бөгөөд байн өөрчлөгдөж байсан. 9 сарын 12-нд Карлос Николыг ээжтэйгээ ууланд аялахаар явсан гэж хэлсэн. За ингээд охинтойгоо 3 хоног холбоогүй байж байгаад 9 сарын 15-нд салсан эхнэрээсээ охин нь COVID-19-ийн хүнд хэлбэрээр гинэт онцлогдож эмнэлэгт хэвцэн гих дуудлага хүлээн авсан. За ингээд Карлос болон түүний талын гэр бүлийнхэн эмнэлэг рүү яаралтай очсон байна. Тэднийг эмнэлэгт очиход бодит байдал бол яг хард орсон зүйл шиг байсан. Түүний охин аль хэдийн комдорж амьсгалын аппаратанд холбогдсон байсан. Түүний хуучин эхнэр харин эмчийн бичиг үзүүлж түүнийг COVID-19-тэй холбоотой амьсгалын замын хүнд өвчин туссан гэж хэлсэн байна. Харамсалтай нь 5 хоногийн дараа буюу 9 сарын 20-нд охин амьсгал хураасан. Түүний нас баралтын гэрчилгээнд юу гэж бичигдсэн гэхээр түүнийг тархины хаван, хүчил төрөгчийн дутагдлаас үүдэлтэй тархины гэмтэл, мөн зүрхний цохилт удаашрах гэсэн шалтгаануудаас болж нас барсан гэж бичсэн байна. Тухайн үед Карлос мэдээж охиноо алдсан болохоор уй гашуундаа автаж эмч нарын өгсөн COVID-19 гэсэн бичгэнд итгэж энэ тал дээр анхаарал хандуулаагүй байсан. Гэтэл 9 сарын 20-нд охиныг нас барах мөчөд нөхцөл байдал эмгэнэлт явдлаас илүүтэйгээр маш с ิจ гтэй болж хувирдаг. Гашуудад суухын оронд ээж нь болон түүний шинэ хамтрагч оршуулгын ажлыг яаралтай зохион байгуулж эхэлсэн. Насанд хүрээгүй хүүхэд гинэт нас барсантай холбогдуулан орон нутгийн мөрдөн байцаагчид ирэхэд хитрхи оройтсон байсан. За охины ээж болон түүний хамтрагч өсвөр насны охины цогцыг аль хэдийнэ оршуулгын газар руу авч явсан байна. Никол охины өвглийн эмгэнэлт явдал цогц нь оршуулгын газарт ирсний дараа аимшигтай нууцлаг хэрэг болон хувирдаг. Тэнд ээжийнх нь зохиосон COVID-19-ийн тухайд худалд түүх бүрэн мөсөн задарч аимшигт үннийг илчилдэг. Оршуулгын үеэр open casket буюу авсан онгорхой байдалтайгаар охиныг оршуулах үйл ажиллагаа эхэлсэн. За харин охины эмээ болон үеэл эгч нар нь охины аавд нэг чихүүц төрөм зүйлийг хэлдэг. За тэр нь 14 настай охины цогц нь урдныхаасаа мэддэггүйц өөрчлөгдсөн, ялангуяа хөхн том болсон гэж охины аавд хэлсэн. Тэгэхээр яг ямар хувцас өмссөн байсан болоод ингэж хэлсэн бол гэж надаас айгүй сонин санагдсан. Мэдээж ийм юм сонссон Карлос хуучин эхнэрээсээ асуухад эхнэр нь бол маш ууртайгаар энэ байдлыг үүсгээд юу ч мэдэхгүй тийм юм болоогүй гэж хэлдэг. За мэдээж ингээд Карлос с ิจ г төрөөд үннийг мэдхийг хүссэн учраас эхнэр болон түүний гэр бүлийнхнийг нь өрөөнөөс гараач би ингээд охинтойгоо ганцаараа салах ёс гүйцэтгэхийг хүсдэг. За мэдээж ээж нь бол маш хүчтэй эсэргүүцэж үгүй эндээ салах ёс хий гэж байсан ч Карлос бол арай гэж тэднийг өрөөнөөс гаргаж чаддаг. Тэдний гарсны дараа Карлос өөрийн ээж, эгч болон бэр эгчийн хамтаар охиныхоо цогцыг шалгадаг. Тэдний хамгийн их айж байсан зүйл нь үнэн болж түүний биен дээр мис заслын тод сорив болон хөхөнд нь суулгаж хийсэн нь ил байсан байна. За ингээд тэд нар үүнийгээ нотлох баримт болгож зургийг нь авсан байна. Бид нар одоо нэг хүн нас барахад одоо ямар хүн бэ нүү хүүхэд бэ нүү авсан дээр нь очиод ингээд харахтаа энэ хүүхэд томруулсан байж тээ гэж хизээж хардаггүй. Яагаад энэ хүмүүс ингэж бодох болсон бэ гэхээр за энэ охины хойд аав нь буюу одоо энэ салсан эхнэртэй суусан хүн нь пластик мис заслын эмч байсан. Тэгэхээр энэ хүмүүст бол ингэж хардах эрх нь байсан байгаа. Гэхдээ ингээд аимшигтай нээлтүүд бол үүгээр зогсоогүй. Карлос хожим нь охиныхоо хөхний мис заслаас гадна өөх соруулах болон өгзөг томруулах мис засал хийлгэснийг олж мэддэг. 14 настай хүүхэдтэй. За мэдээж үүний дараа бол Карлос хууль хүчнийхэнд хандаж тайлбар шаардах болсон. За эндээс эхлээд маш олон хууль бус үйлдэл болон гуйлан мушгсан гүтгэлгүүдийн цуваа ил болдог. Эдгээр эрсдэлтэй мис заслуудыг 14 настай охинд 15 насных нь төрсөн өдрийн бэлэг болгон хийсэн. Мис заслуудыг
Никол охины шинэ хойд эцэг пластик мис засалж Галиндо өөрийнхөө хувийн эмнэлэгтээ хийсэн. За хамгийн цочирдмон доктор Галиндо ямар ч эмнэлгийн мэрэгжлийн боловсралгүй охины ээж Жасминыг энэхүү мис заслын явцад туслахыг нь зөвшөөрсөн. Карлос бол эдгээр мис засалт хизээж зөвшөөрөл өгөөгүй байсан гэдгээ бол хатуу мэдгдсэн. За охины ээж Жасмин зөвшөөрлийн хуудсыг өөрөө гарын үсэг зуран баталгаажуулсан бөгөөд за мөрдөн байцаагчид доктор Галиндо охины хууль ёсны асран хамгаалагч гэж өөрийгөө хуурамчаар танилцуулан Карлосыг бүр мөсөн орхигдуулсан байж болзошгүй гихт үнэлтэнд хүрсэн байна. Гэхдээ яг энэ дээр бол хуулийн дээрээ эцэг их гэдэг болохоос ш нэг эцэг их үү, хоёр эцэг их үү гэдэг нь бол тодорхойгүй заалттай байд юм байна. Мис заслын сарвыг олсны дараач гисэн ээж Жасмин бол охиндоо юу ч хийгээгүй, охин нь бол коронавирусын хүнд халбараар нас барсан гэж гүрээсээр байсан. За энэ халхавчийг нь батлахын тулд Карлост Николыг ковидын шинжилгээгээр эерэг гарсан гих гэрчлэгийг нөгөө өмнө нь өгсөн штэ тий. Карлос бол тэр бичгийг нь ашиглаад хичээлээс нь чөлөө авахын тулд бүр сургуульд нь өгсөн гэж байгаа. За хожим нь бол эрх баригчид энэ бичиг баримтыг бүхэлд нь хуурамчаар үлдэж гарын үсгийг нь дуурайлганд зурсан бөгөөд үүнийг гаргасан гих хүн нь хизээж гарын үсэг зураагүй гэдгээ нотолсон. Охиноо нядлуулсан гэдгээ болон өвчний тухай түүх нь худал байсныг ойлгосон Карлос нин даруй прокурорын газарт очиж охиных нь үхэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг шаардсан. Карлос болон түүний гэр бүл мис заслын уул мөрөөдийг илрүүлж байх зуур албан ёсны нас баралтын гэрчилгээн дээр Никодыг яг ямар шалтгаанаар нас барсан болохыг эмнэлгийн үүднээс тайлбарлаж ирсэн. Дээр дурдсанчлан за 3 нөхцөл байдал байсан. Тархины хаван, хүчил төрөгчлийн дутагдлаас үүдэлтэй тархины гэмтэл, за мөн зүрхний хим алдагдал буюу удаашрах гэсэн 3 нөхцөлтэй байсан. За анагаах ухааны мэрэгчлэнүүд болон шүүх эмнэлгийнхэн эдгээр мэдээллийг хянаад ноцтой асуудал байгааг илрүүлдэг. За хүчил төрөгчийн дутагдал нь цусаар дамжин хүчил төрөгч хангалттай очихгүй байх үед үүсдэг. За тархи хүчил төрөгчөөр дутагдахад бие махбодын хариу урвал нь тархи хавгандахад хүргэж улмаар тархины хаван үүсгдэг юм байна. Мэргэжилтнүүд доктор Галиндо болон түүний мэргэжлийн бус эхнэрийн гарт юу буруугаар иргэснийг дараах аимшигтай боломжуудаар тайлбарласан байна. За нэгдүгээрт гоо сайхны томоохон мис заслуудын үед өвчтний шингэн болон электролайтын тэнцвэрийг маш нэрийн хянах ёстой. Хэрвээ 14 настай энэ охинд туслын шингэнийг буруу хит хийхээс эсвэл хит бага хийсэн бол түүний натрийн төвшин эрс өөрчлөгдөж энэ нь шууд утгаараа тархины хүнд хэлбэрийн хаван үүсэх гол шалтгаан болдог. За хоёрдугаарт Никол охин бол маш жижиг биетэй охин байсан. Анагаах ухааны мэрэгжилтнүүдийн таамаглаж байгаар хөхний суулгацууд нь түүний жижиг цээжинд хит томцсон болохоор амьсгалах чадварыг нь боогдуулсан байж болзошгүй. Түүнчлэн ийм мис заслын дараа эдгэрэлтийг дэмжихийн тулд биеийг чанга боодог. Хэрвээ эдгээр боолтыг хит чанга хийсэн бол энэ нь амьсгалыг улам хүндрүүлж үхэлд хүргэх хүчил төрөгчийн дутагдлыг үүсгэсэн байх магадлалтай. 3-дугаарт гоо сайхны мис заслыг насанд хүрээгүй хүүхдэд зөвхөн хүнд бэртэл түлэгдэлтийн дараах эмчилгээ гих мэд анагаах ухааны зайлшгүй шаардлагатай үедэл хийдэг. 14 настай Никол эрүүл сарвал бие махбод нь хөгжлийн шатанда байсан болохоор ерөнхий мэдээ алдуулалт болон бие махбодод ирэх хит ачааллын эрсдэл нь хэд дахин их байсан гэж үзсэн байна. Гэхдээ энэ эмгэнэлт явдал нь бол мис заслын ширээн дээр тэр даруйда болоогүй. Прокуроруудын мэдээснээр Никол мис заслын дараа сэрсэн боловч биеийн байдал нь маш хурдтай муудсан. Нөхцөл байдал хүндэрч эмнэлэгт яаралтай хүргэгдэн эмч сувилагч нарын хяналтанд орсон ч эцэст нь нас барсан хэмээн зарлагдсан. Энэ бүх зүйл болж байхад бол охины ээж Жасмин охиноо ковидоос болж л нас барсан гэж өөрийгөө өмгөөлж исэн. Дуранго мужийн прокурор бол ковид-19-ийн гэрчилгээ нь бол бүхэлдээ хуурамч гэдгийг баталсан. Энэ өсвөр насны охины эмнэлгийн албан ёсны бүртгэлд огт байгаагүй гарын үсгийг дуурайлган зурсан. За уг гэрчилгээг олгосон гэх эмнэлгийн мэрэгчлэн өөрөө ч гэсэн гарын үсийг зураагүй гэдгээ үүсгэсэн. Хуурамч бичиг баримтаас гадна ковидын түүх нь бол анагаах ухааны хувьд том зөрчилтэй байсан. Анагаах ухааны мэрэгчлэнүүдийн хэлснээр хэрвээ Никол үнэхээр амьсгалын замын хүнд халдвар авсан байсан бол эмнэлэг тусгаарлалтын чанд дэглэм мөрдөгдөж өргөөнд орж буй хүн бүр маск халаад бээлийн өмсөх ёстой байсан. Түүгээрч барахгүй амь насанд аюул учруулж болзошгүй амьсгалын замын халдвартай өвчин ерөнхий мэдээ алдуулалтын дор олон цаг үргэлжлэх гоо сайхны мис засал хийн гэдэг нь туйлын эрсдэлтэй бөгөөд ямар ч мэрэгжлийн эмч ийм үйлдэл хийхгүй байсан. Доктор Галиндогийн эцэг нь Дурангод бол нэр нөлөө бүхий шүүгч байсан юм байна урьд өмнө нь.
Тэгэхээр Карлос буюу хүүхдийн аавын талаас бол за энэ бол ямар нэгэн хуйлдаан болж магадгүй гэж бодож байсан учраас энэ бүгдийг бол олон нийтэд ил болгосон сошиал медиа болон мэдээллийн сувгуудаар байнга цацаж байсан. Никол охины ээж болон хойд эцэг хоёр нь бол нэлээд удаан баривчлагдаагүй явсан. Карлос охиныхоо төлөө шударга ёсыг шаардна олон нийтийн жагсаал зохион байгуулсан. За яг тэр өдөр эрх баригчид арга хэмжээ авч ээж болон хойд эцгийг нь баривчилдаг. Шүүгч хэргийг шүүх хурал руу шилжүүлэх хангалттай нотлох баримт байна гэж шуурхаа шийдвэрлсэн бөгөөд с ิจ гтнүүд одоогоор урьдчилан хорих төвд хоригдож байгаа. Гэхдээ анхны ялын зүйл ангиуд нь хитрхи хөнгөн байгаад олон хүн цочирдсан. Жасмин бол одоогоор асран хамгааллын үүргээ үл биелүүлсэн, эмнэлгийн тусгай зөвшөөрлгүйгээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж байна. Гэхдээ энэ нь бол ердөө 2-4 жилийн хорих ялтай. За харин доктор Галиндаг Мексикийн пластик гоо сайхан нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэгээс лицензийг нь түтгэлзүүлсэн. Дуранго мужийн хуулиар эмнэлгийн буруу үйл ажиллагаа явуулсан өвчтнийг хайсан гэх үндслээр ердөө 1-3 жилийн хорих ялын зүйл ангитай байгаа юм байна. Хэрвээ ингээд аав Карлос нь энэ хэргийг олон нийтэд ингэж мэдээлээгүй байсан бол энэ хэрэг бол ингээл дарагтаа дөнгөрөх байсан байх гэж би бодож байгаа юм. Тэгээ хээл хахуул гэдэг тэгээ манай монголоор дуусахгүй юм дөө. За энэ хуулийн тэмцэл бол хараахан дуусаагүй байгаа. Хэрвээ задлан шинжилгээ болон шинжээчдийн мэдүүлэг нь эмч зохих ёстой эмчилгээний стандартыг баримтлаагүй батлуул доктор Галиндод эмнэлгийн хайхрамжгүй байдал болон болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэх мэт илүү хүнд ял тулгарч болзошгүй. Дээрээс нь ковидын хуурамч гэрээ үлдэх эмч өөрийгөө Николийн хууль ёсны асран хамгаалагч гэж хуурамчаар танилцуулсан зэрэгтэй холбоотойгоор хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгээр ял нэмэгдэх боломжтой. Америк нэгдсэн улсаас ялгаатай нь энэ хэргийг тангарагтны шүүх биш ганц шүүгч шийдвэрлэх бөгөөд прокурорууд тэдний гин бурууг шүүхэд бүрэн нотлох ёстой. Тэг ерөнхийдөө бол эндээс бол ээж бол охиныхоо амь насыг бүрлгэсэн хэрэгт ямар ч буруу хүлээхгүй л өнгөрөх юм шиг байна. Яагаад тэгэхээр өөрөө мэс засал хийгээгүй болохоор. За тэгээ эцсийн дүндээ Николыг алдсан энэ нэмэгдэлт явдал нь хуулийн систем дэх асар том цоорхойг илчилсэн. Хичнээн эцэгхийн зөвшөөрөл өгсөн ч насанд хүрээгүй хүүхдэд гоо сайхны мэс засал хийхийг хориглосон тодорхой хууль байгаагүй. За ингээд олон нийтийн маш том эсэргүүцэлтэй тулгарсан хууль тогтоогчид одоо Николийн хууль гэдэг нэртэй хуулийг батлуулж энэ цоорхойг бүр мөсөн хаахаар ажиллаж байгаа юм байна. За энэ хуулиар бол насанд хүрээгүй хүүхдэд шаардлагагүй гоо сайхны мэс засал хийхийг шууд хориглож үүнийг хийсэн эмчнэрт хатуу шийтгэл оногдуулахаар тусгасан байна. За энэ бүхний төвд бол Карлос үлдэж хариуцлага тооцохын төлөө хүчтэй дуу хоолой болж охидуудад хөхний суулгаж хэрэггүй гэсэн урайнд орж ихсэж байгаа. Карлос хэлэхдээ бид охидыг хит бэлгийн шинж чанартай болгохыг хэвийн зүйл мэт хүлээн зөвшөөрөхөө зогсоож хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулахыг зөвшөөрөх ёсгүй. Охидууд эрх чөлөөтэй аюулгүй хүндлэгдэж хайрлагдаж өсөх эрхтэй хэмээн мэдэгдсэн. Энэ хэрэг бол ганц Мексик гэлтгүй олон улс даяараа насанд хүрээгүй хүүхдэд мэс засал ялангуяа пластик мэс засал хийхийг хориглосон тэмцэл бол энд тэндгүй явагдаж байгаа. Бас нэлээд энэ том эрх мэдэлтэй хүмүүсийн анхаарлыг татсан хэрэг болсон энэ хэрэг дээр Мексикийн ерөнхийлөгч хүртэл дуу хоолойгоо хүргэж энэ охины хэрийг зөв шийднэ гэж амласан байгаа. 2019 оны 8 дугаар сарын 1 өдөр 18 настай Эмилин гэх охин амьдралдаа жижигхэн өөрчлөлт хийхээр шийдсэн. Эмилин бол залуу, эрүүл, ирээдүйн дөнгөж эхэлж байсан 10 жилээ төгсөөд байсан охин. Гэхдээ энэ гаргасан шийдвэр нь бол түүний амьдралыг оронгоор нэрвүүлэн гэж тэр үедээ төсөөлөөчгүй байсан баг. Тэр өөрөө 6,000 гаруй долларыг хадгалаад Greenwood Village гэдэг хотод байрлах нэгэн гоо сайхны эмнэлэгт очиж хөх томруулах мэс засал хийлгэхээр болсон байна. За энэ төрлийн мэс заслыг олон хүн хийлддэг, хайрцангуй аюул багтаа гэж үздэг учраас Эмилин ч бас эрсдэл баг гэж итгэж байсан. Хагалгааны өдөр бүх зүйл хэвийн эхэлсэн. Эмилинийг мэс заслын өрөөнд оруулж мэдээ алдуулалт хийж эхэлсэн. За яг энэ мөчөөс эхлэн бүх зүйл буруу замаар явж эхэлсэн. Мэдээ алдуулалтын явцад алдаа гарч Эмилиний амьсгал нь алдагдсан. Түүний биед очих хүчил төрөгчийн хэмжээ огцон буурч тархи нь хүчил төрөгчгүй болж эхэлсэн. Ийм нөхцөлд бол секунд бүр үн цэнтэй байдаг. Хэрвээ шуурхай арга хэмжээ авахгүй бол тархи хэдхэн минутын дотор эргэлт буцалтгүй гэмтдэг.
Гэтэл тухайн үед байсан эмнэлгийн ажилтнууд нөхцөл байдлыг зөв удирдах чадаагүй, тэд шаардлагатай яаралтай арга хэмжээг цаг тухайд нь аваагүй бөгөөд хамгийн чухал алхам болох яаралтай тусламж дуудах үйлдэлийг хойшлуулсан байна. За энэ бол хичнээн мэс засал хийх эмнэлэг байсан ч гэсэн энэ хүмүүс бол яаралтай тусламж үзүүлэх чадваргүй эмчнэр. За энэ хэрэгт хамгийн их шүүмжлэл дагуулсан зүйл бол тэд Эмилинийг ноцтой байдалд орсноос хойшоо шууд 911 рүү дуудлага өгөөгүй. Тэд ойролцоогоор 5 цагийн дараа л яаралтай тусламж дуудсан гэж мөрдөн шалгалтаар тогтоогдсон. Тэр 5 цагийн хугацаанд Эмилиний тархи хангалттай хүчил төрөгч авч чадаагүй хിവэрэ байсан. Энэ нь түүний тархинд гэмтэл үүсгэж амьд үлдэх боломжийг нь эрс бууруулсан байна. За энэ хоорондоо бол эмчнэр гэр бүлийнхэнд нь зүгээр байгаа, зүгээр сэрэх гэж жоохон удаад байна гэж тайлбарлаж ирсэн. Эцэст нь түргэн тусламж ирж түүнийг эмнэлэгт хүргэсэн ч байдал аль хэдийн оройтсон байсан. Эмили нь зүрхний зогсолтонд орж тархины гүн гэмтэл авсан бөгөөд тэр дахин ухаан ороогүй команд үлдсэн. Эмили ингээд дараагийн хэдэн саруудыг эмнэлэгт өнгөрөөсөн. За энэ эмнэлэгт команд байхдаа бол 24 цаг 7 хоногийн турш байн хажууд нь хүн байж сахих шаардлагатай. Түүний гэр бүлд бол өдөр бүр хажууд нь байж сэрнэ гэж найцаар байсан ч байдал өөрчлөгдөөгүй. Харамсалтай нь 2020 оны 10 дугаар сард түүний гэр бүл амьдрал дэмжих аппаратыг салгах хүн шийдвэрийг гаргасан бөгөөд удалгүй Эмили нь нас барсан. Түүнд хагалгаа хийсэн доктор Кимийн эмчлэх эрхийг төр хугацаагаар төдөлзүүлсэн. Эцэст нь тэрээр мэргэжлийн ёс зүйн үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоо зарим хязгаарлалттайгаар анагаах ухааны чиглэлээр ажиллах зөвшөөрлөл нь үргэлжилж байгаа. Одоо тэгэхээр энэ эмнэлэгтээ гоо сайхны пластик мэс заслуудаа хийж байгаа гэсэн үг. Тэгээд 3 жилийн тэнсэн харгалзах ял аваад энэ хүний ял нь болчихж байгаа. Мэдээ алдуулагч сувилагч Rex нь мэдээ алдуулах тариа хийхийг нь хориглосон. Гэхдээ сувилахын ажлаа үргэлжлүүлэн хийх эрхтэй үлдсэн. За арга гэрийнх нь тэдний эсрэг хүний амь насыг үндэслэлгүйгээр хохироосон гэх үндслээр нэхэмжлэл гаргасан. Энэ сувилагч, энэ эмч хоёр тусдаа 1 сая доллар эдний гэр бүлийнхэнд өгсөн. За энэ хэргийн хамгийн гайхмаар бас аимшигтай юм нь болохоор энэ мэдээ алдуулагч сувилагч Rex нь ийм төрлийн 2 дахь тохиолдол нь болж байгаа. Аль 2009 онд Поло гэх эмэгтэй хөх томруулах мэс заслын үеэр тархинд нь хүчил төрөгч дутагдсны улмаас нас барж энэ сувилагч шүүхэд дуудагдж исэн юм байна. Эмилин охин бол энэ Поло гэдэг хохирогчтой бас яг адилхан шалтгаанаар нас барсан. Харамсалтай нь 2012 онд тухайн хэргийг нууцын гэрээ байгуулж хоорондоо тохиролцсон байна. Тэгэхээр энд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээгээгүй. За энэ Эмилин охин ч гэсэн нас барсны дараа яг ийм бодиттой хуулийн хариуцлага орж хүний амь нас хөнөөсөн хэрэгээрээ бол шоронд ороогүй байгаа нь үнэхээр харамсалтай. Миний өнөөдрийн ийм сэдв ярьдаг нь бол надад одоо нэг эмзэглэж явдаг нэг сэдв байдیں۔ Манай Монголд одоо энэ пластик мэс заслын ажилбарууд бол дөнгөж хөгжиж эхэлж байгаа. Тэр дунд бол нүүр амаараа тоглуулсан, биеэрээ тоглуулсан хүчнөөн хүмүүс байгаа. Тийм болохоор би хүмүүстэй хандаж хэлэхдээ маш сайн судалгаа, шинжилгээ хийгээрэй. Манай Монгол дөнгөж хөгжиж байгаа гэдгийг бүр дахин хэлмээр байна шүү. Ямар ч туршлагагүй. Мэдээж ингээл гадаад орнд хэдэн жил сурчаад ирээд ажиллаж байгаа хүмүүс байгаа. Туршлагатай насаараа ажилласан хүмүүс хүртэл алдаа гаргадаг. Би одоо жишээ нь хамрандаа хагалгаа хийлгээд өсвөр насндаа 18 лөө 19 настай байхдаа хагалгаа хийлгээд Монголд хагалгаа хийлгээд хамраа янзлуулад тэрнээсээ хоошоо ингээ хамар нь унаж мунаад бүр 9 шидийн болоод одоо зөндөө хагалгаанд орж байгаа тийм хүнийг бүр аюу сайн мэднэ. Тэгэхээр та нар минь хэрвээ хагалгаа хийлгэж байгаа бол тэр газраа сайн судалж байж хагалгаа хийлгээрэй. Хэрвээ нэг аав ээжүүд маань сонсож явах юм бол тэгээд хүүхдээ аль болох ярьж ойлгуулаарай. Хэрвээ дүүнер минь сонсож явах юм бол ядаж эхлээд насанд хүрчхээ. Тэгээд дараа нь сонголтоо хийгээрэй. Та нар одоо яг юм хийгээд дараа насанд туршдаа харамсах бас нэг юм болно шүү гэдгийг бүр дахин сануулмаар байна. Тэгээ бас нэг хэлэх гээд байгаа юм нь бол хэрвээ ийм янз бүрийн хагалгаа хийлгэхээр бол өөртөө таалагдах гэж хийлгээрээ хин нэгэнд биш. Одоо нийгэмд хүмүүс ийм болоод байгаа юм чинь би бас ийм болъё гэдгээр биш. За би энийг хийлгвэл би өөрөө эндээ дуртай байна гэдэг утгаараа л хийлгээрэй гэж бас захимаар байна. За бас энд түлхэж байгаа хүмүүс нь одоо яг энийг сонсож байгаа, ярьж байгаа та биднээс бас маш их хамааралтай. Бид нэр санаандгүй ч гэсэн ингээд янз бүрийн үгээрээ хүнийг бас идэж чаддаг муухай хүмүүс л дээ.
Бид нар чи өдөр тутамдаа хүмүүсийг бол гадаад өнгө үзэмжээр нь аягүй их дүгндэг. За нэг хөхгүй бөхсгүй хүн байх юм бол энэ банзан хавтгай гэж бидний энэ яриа чинь бас энэ жоохон хүүхдүүд бас их нөлөөлж байгаа шүү гэдгийг хэлмээр энэ. Тэгээд тийм болохоор бүгдээрээ бас хүнийг гадаад өнгө үзэмжээр нь дүгнэхээ болий, хүнийг ингэж харьцуулж ярихаа болий, байгаагаар нь хайрлаж сурыг, байгаагаар нь харж сурмаар байна хүмүүсээ. Хэрвээ бид нэр тэгж чадвал ядчил нэг арай нэг гайгүй эрүүл нийгэм болох юм болоо даа л гэж бодож байна. За өнөөдөр нэг сонин ухаантай юм шиг юм ярьчлаа. За ингээд намайг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Та нараа бичсэн комент болгоныг уншдээ шүү. За ингээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.